Манай холбоо төслийн хөрөнгөнд Бологын төв лабораториос Сапорогийн уулзуур хүртэл 77,000 м тоног ажил хийж байгаа. Үүдэн гэдэг Монгол хөлдрөөс чөлөөг авсан. Одоо бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж одоо эхний ээлжинд бид нар 3500 м квадрат холбоог чулууг аваад байж байгаа тийм. Үүдэн үйлдвэр маань хаана байдаг юм бэ? Ямар асуудлууд байна? Та үүдэн үйлдвэрээс одоо бид нар шууд чулууг татаад аваад байгаа. Асуудлын хувьд бол асуудал байхгүй байна. Хуучин хуулж авсан хэсгүүдийг бол бид нар бол яг дүүрэгт хүлээл гэж өгч байгаа. 32-ын энэ уулзуураас одоо яг энэ хар хорингийн гүүрний доор хүртэл бол 3500 м квадрат гэж тооцоолоод энэ хэсгийг одоо зөвхөн монгол чулуугаар Монгол чулуугаар хийж байгаа. Тийм. Зөвхөн хойдолтой гэсэн үг байна тийм. Зөвхөн хойдолтой. Энэ харьцангуй нөгөө өргөн дугуун замтай бас явган замтай болохоор ажил хийхэд бас төвшил багтаа байгаа. Замынхаа хойдолд сонгон найрахын дүүрэгт бол одоо ингээд хөдөлгөөний зохион байгуулалт ажлын талбайгийн хувьд бол маш боломжтой байгаа. Дүүргээс ч бол бидрийг гэсэн маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Хажуудлын мод бургаснуудыг гэмтэх мод бургас ногоон байгууламжтай бол ер нь бид нар гэмтэхгүй байна. Толоор одоо болж өгвөл шууд одоо ногоон байгууламж байх юм бол тэднийг хөндөхгүй тойрч харах тийм. Тийм хөөс. Хуучин бордюруудаа бол ингээд аваад хүлээлгээд өгчөж байгаа тийм ээ. Чулууны албан дээр бараг 37, 36-тай, 35-тай эсгүүд гарсан. Барахуудыг бол авахгүй гэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг тэр хэмжээндээ хүрж байгаануудыг аав. Цаашаа яг чулуу үйлдвэрлэгчдэд маа нөгөө хөрөөнийхөө эрийг зузаанаас шалтгаалаад нарийн бүдүүн гардаг хэмжээ. Дээрэс нь үйлдвэрлэлүүдээ сайжруулж ирэх жилээс арай нөгөө хямд үнээр бас одоо өрсөлдөхүйц боломжтой болох хэрэгтэй. Дөрвөн шалгарсан компани чулууныхантайгаа хамтын уулзалтуудыг бол үе шаттай хийгээд ингээд дэмжиж явж байгаа гэж бас иргэдтэй хэлээ. Монголчууд дотроо ажилтаа байгаад монгол хүн хөгжихийн тулд дотоодын үйлдвэрлэлээ үе шаттай дэмжиж бодлого барьж явах нь бол маш чухал. Тэгэхээр нийслэлийн засаг даргын хамрын газраас бол энэ ажлыг бол үе шаттай бүхэл төслүүдийн гэрээний хэмжээнд бол хийж байгаа. Барзаалтыг хийснээрээ бол халтаргаа бол багтаа. Боржууруудаа татсан байлоо. Бордюруудаа татсан. Боржууруудаа ханаасаа. Энэ бордюр бас ялгаа адилхан уу тийм. Чулуул юм чинь одоо мэдээж юм шидэхэд бол хагарна. Энэ одоо шидэж байгаа чулууны хувьд бол одоо ингээд жижигхэн дөрвөлжин чулуу биш. Энэ чинь 60-30 хэмжээтэй том хавтан чулуу. Тэр чинь ингээд хатуу битэн дээр шитгэхээр энэ чинь чулуу болчихоос мэдээж хагарна. Илэгдэл хорогдлын хувьд бол угаасаа ингээд явган хүний замын хувьд бол энэ бол хүн бол илээж барахгүй. Шилээр авч үзье те. Бэлта шилдүүд илэгдэж байхгүй шүү дээ. Устаадаг. Тэгсэн хэрнээ нягт цайтай сайн материал өөрөө хатуу учраас хагардаг. Зөөлөн шин чанартай хагарахгүй үед хурдан илэгдэн гэсэн. Тэгэхээр хуучин бетоноор хийж байгаа энэ жижиг хийцлүүд бол хагарахгүй үед зөөлөн шин чанартай учраас хагарахгүй. Тэгсэн энэ хурдан илэгдэнэ. Явган замын хувьд болохоор бэлтаа бол амархан хагардаг шүү дээ. Та мэдж байгаа тийм ээ. Тэгсэн хэрнээ бид нэр нойлын өөрөө сайн одоо хийцлүүдийг бол чулуун бэлтаагаар хийдэг те. Тэр маань өөрөө илэгддэггүй. Гадна тал нь маш одоо юутай хатуу бүх шин чанартай учраас илэгддэггүй. Тэгээ суурийг хийгээд игшин хийж чадах юм бол насжилт маш өндөртэй. Тийм учраас одоо сайн хийж байгаа хотын хийцлүүд бол чулуугаар хийдэг гэсэн. Хуучин байсан боржуур энийг бол дүүргүүдэд өгч дахиж ашиглана. Хаяхгүй. Буцаж энэ бол барилгын материал болгож дүүргүүдэд чөлөөж явж дүүргүүдийн шаардлагатай шинээр гэж явган замууд дээр Бадрах инженерингийнхэн маань ингээд хуучин хэсэн материалуудыг яг ингээд савлаж аваад буцаагаа тавьсан. Ингээд зөөгөөд дүүргүүдэд төлөөд гэж өгч байгаа тий. Шууд ачаад аваад явахад бэлтсэн. Одоо эхний ээлжинд бол бид нар бол ингээд эхлээд явган хавтангуудыг одоо бүгднийг явуулсан.